ерөнхий сайдын оруулж ирж байгаа ихтгэл үзүүлэх хэсэг асуудлаар ингээд санал хураалт явах юм шиг байна. Тэгээ энэ санал хураалт хэр одоо ач холбогдолтой юм бэ? Энэ байнгын орооны санал дүгнэлтээр чуулганы нэгдсэн уралдаанд санал хураалт явахгүй юм биш үү? Дэгийн тухай хуулиараа. Дэгийн тухай хуулийн тэр 103 орчин. Уг нь бол одоо байнгын орооноор орж ирсэн асуудал болгоныг тухайн байнгын ороо хэлэлцээд байнгын орооны санал дүгнэлтээр дэмжсэн дэмжээгүйгээр нь үндэслээд дүгнэлт гараад тэр дүгнэлтийг үндэслээд чуулганы нэгдсэн уралдаанд асуудал хэлэлцэгдэг. Гэтэл яг энэ дэгийн хуулиар чинь бол энэ байнгын орооны санал дүгнэлт одоо тэгээд санал хураалт шийдвэр яаж гарахаас хамаарат энэ санал хураалт ямар ч ач холбогдолгүй харагдаж байгаа энэ дэгийн тухай хуулиар одоо бол ямар ч ач холбогдолгүй. Тэгэхээр одоо энэ байнгын орооны гишүүдийг одоо ингээл санал хураалт явуулаад тэгэл ил нууцаар гэл ингээл бүх асуудал болоод ингээл 2-3 хуваагаад ингэжсэнд орвол санал хураах шаардлага байхгүй, ач холбогдол байхгүй, хуулиараа тийм байгаа учраас шууд нэгдсэн чуулган дээр санал хураалтаа дэмжих хэсгээ шийдээд явбал яасан юм бэ гэдэг ийм нэг санал гаргаж байна. Тэгээ бид нар одоо энд ямар ч шийдвэр дэмжсэн, дэмжээгүй шийдвэр гараа гэд байнгын орооны санал дүгнэлтэнд уншигдахгүй юм биш үү? Зүгээр л байнгын орооны даргуул төрийн байгуулалтын байнгын ороо хэлэлцлээ ийм шийдвэр гарсан байна л гэж уншина үхээс биш байнгын орооны саналыг үндэслээд ингэж ийм дүгнэлт бол байхгүй юм байна. Энэ дээр одоо байнгын орооны дарга юм уу, байнгын орооны зөвлөх юмнууд бас нэг асуултанд хариулж өгөөч, тодруулж өгөөч. Бид нар одоо асуулт юу санал хураалт нууцаар илээр явууллаа гэдээ ач холбогдол байна уугүй юу гэдгийг нэг тодруулж өгөөч. За энэ заашгүй бас нэг ярих асуудал байгаа юм аа. Энэ Баярбаатар гишүүн ёс зүй дэгийн байнгын орооны дарга энэ дээр нэг тайлбар хэлээд гэж. За сандаг очир гишүүний асуултанд хариулъя. Энэ яг хууль зүйн талаасаа энэ дэгийн тухай хуулийн 102-ийн 1-д бол ерөнхий сайд ихтгэл одоо хүлээлгэх тогтоол улсын хурд оруулна гэж. За 102-ийн 2 дээр бол холбогдох байнгын ороо, таслал төрийн байгуулалтын байнгын ороо ерөнхий сайд ихтгэл хүлээлгэх тогтоолын төслийг хуралдаанаараа хилэлцэн. За одоо бид нэр хилцэж байна. За санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна гэж. Санал дүгнэлт гаргана гэдэг нь санал хураана гэсэн үг. Тэгээд дүгнэлтээ бид нар нэгдсэн хуралдаанд оруулна гэж байгаа байхгүй. Танилцуулна биш, оруулна гэж. Оруулна. Гэтэл яг 102-ийн 3 дээрээ энэ хуулийн 102-ийн 1-д заасан тогтоолын төслийг гэдэг маань нөгөө их хурлд оруулсан тогтоолын төслийг. Тэгэхээр нөгөө 102-ийн 2, 102-ийн 3 хоёр ч өөрөө зөрчилдөд ирж байгаа. Яг энэ дэгийн хуулиар болохоор. Тэгэхээр бид бол 102-ийн 3-аа бариад их хурлаар бол хилцхэн зүйтэй гэсэн ийм дэгийн байнгын орооны талаас бол ийм санал байгаа. Гэхдээ өнөөдөр төрийн байгуулалтын байнгын ороо бол их хурлын бүтцийн байгууллага. Их хурл би түрүү хэлсэн санал дээр их хурл яг аль бие ёсоор хилцэж эхэллээ гэдэг маань бол энэ байж байгаа. Тэгээ яг санал хураахгүйгээд яаж чаар сүүлд нь бид нар энэ 102-ийн 2-оо бас зөрчиж магадaltaй бас байгаад байгаа. Санал дүгнэлт гэдэг үгэн дээрээ бид нар очиад зөрчиж нэгдсэн чуулганд бол энэ дүгнэлт танилцуулагдана. Танилцуулагдчих шүү. За баярлалаа. Энэ